За өглөөний минь дүрг яадгаа. За өглөөний минь ажил тавлаг 100 шавтарч байна. Харин тийм энэ зам маш гоё яллаа. Хүн болгонд бас аз жаргал бэлгэлсэн юм гоё ногоон ургамал, цэцэг ургамал тайрдаг юм сонин содон бизнестэй гэж сонсоод тэгээд хоёлаа товчхон өөрийгөө танилцуулаад ер нь бизнесийн үйл ажиллагаа орно да. Намайг болохоор Од гэрэл гэдэг. Би аим гэдэг юм цэцэг ургамал тарьдаг. Ургамлаар дамжуулаад хүн болгоны амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой юм ногоон бизнес хийдэг гэж өөрийгөө үздэг. Тэгээ бид болохоор зөвхөн цэцэг ургамалтай холбоотой түүнийгээ тарьж ургуулдаг, үйлдвэрлэдэг. За тэгээ зөвхөн нөгөө борлуулахаас гадна түүний одоо үзэл суртал, санаа, зорилгын бусдад түгээх сургалтууд ордог. За мөн аль хэдийн та цэцэг ургамалтай болцсон бол түүнийг арчилдаг мейнтейнсийн үйлчилгээ байна. Эсвэл та ямар ч ургамалгүй орчинд ерөөсөө би ямар ургамал тарихаа мэдэхгүй байвал бид нэр зөвлөгөө өгөөд тэрийг нав болгож юм тохируулдаг бас үйлчилгээ байдаг. Ингээд нэг юм ургамлын үйлдвэрлэл худалдаа үйлчилгээ гэсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ийм аим гэдэг бизнесийг эрхлээд одоогоос яг 8 жилийн өмнө аим гэдэг брендинг үүсгээд ингээ хөгжүүлээ явж байгаа. Гоё юм аа харин яг ингээд цэцгийн төлхөөрт ороод ирсэн чинь маш гоё мэдрэмж төрж байна. Нэг тийм цаанаасаа тайван амгалан аз жаргалтай. Тэгээ манай Откогийн бас ингээд хэд хэдэн хүмүүс бас сургуульд орж байгааг би харсан л та. Тэгээд яг ногоон ургамал талаасаа гэхээс юм л дээ тий. Бизнес үйл ажиллагааг дэмжсэн, эерэг энергийг түгээсэн. За тэгээд бизнесийн философиг ойлгох гэсэн юм зүйлүүдийг ярьж ирсэн. Надад их таалагдсан. Тэгэхээр одоо хоёлаа ер нь яг бизнес яг ямар хэмжээнд явж байна гэдэг дээр яриагаа төвлөрүүлээ. Өөрөө чинь миний бизнес явуулж шүү дээ. Яг л монголчууд бид нар даван тулах одоо маш олон survive хийх хүчин чармаалт байгаа тий. Би ингэжсэн зэ их чанга. Одоо ингээ манай аймын бизнесийг харахаар энэ ингээд ерөнхийдөө манай гэр бүлийн цэцэг ургамал тарьдаг хоббиноос үүссэн бизнес байхгүй юу? Би ч өөрөө хамгийн эхлээд эдийн засгийн мэргэжлэр, санхүүгийн мэргэжлэр төгсөж исэн. Өөрийгөө бол санхүүгийн тооны их мундаг хүн болно гэж бодож исэн. Тэгээд яагаад энэ 8 гэдэг бизнес руу орсон бэ гэхээр намайг бүр жоохон байхад л гэрээр дөрөв цэцэг тарьдаг айл байсан. Манай эмээ загасчны марсгүй чи гэрийнхэн цэцэг усалтгүй гэж загиндаг. Би тэрийг ерөөсө тоодоггүй. Надад тэр цэцэг усах нь ямар ч хамаагүй. Яг бол ингээ байдаг байх ёстой зүйл гэж боддог байсан. Тэгээд эхний дээд сургуулаа төгсөөд хүүхдтэй болсон. Тэгээд хүүхдтэй болохоор ээж болохоор хүнд нэг юм илүү хариуцлагатай байх юм мэдрэмжүүд төрдөг юм лээ. Тухайн үед Улаанбаатар хотод маш их юм утаатай. Одооны утааг бодвол юм цагаан өнгийн утаа та санаж байна уу? Ингээм харагдахгүй тийм. Тэгээд тэр үед болохоор хүүхдээ илүү эрүүл алах хэрэгтэй байна. Тэгвэл тэр нөө дотоод орчинд нь би яавал гоё эрүүл алгаж болохыг гэсэн чинь нөгөө манай гэр бүлийн тариад байгаа хобби сонирхолч өөрөө хүний амьдралын чанарыг дээшлүүлдэг гэдгийг ойлгоод тэгээ маш их хэмжээний нөгөө нэг цэцгээ усалтгүй байсан хүн чинь маш их цэцэгнүүд тарьж хийсэн. За тэгээ тэр үед яг одооны шиг юм олон юм цэцэг ургамал тарьдаг соёл бас дэлгүүрүүд байдаггүй байлаа. Манайд хүмүүс юм зорж ирж цэцэгнүүд авдаг. Тэгэл манайх зүгээр л юм сонирхол хоббигоороо хүлэмжэн цэцэг тарьдаг айл. Өө ийм гоё хүлэмжтэй цэцэг байд юм уу гэж хүмүүс ирээд гайхдаг байсан. Тэгээ би өрөөндөө тарьж исэн маш гоё юм том ургамлаа. Зарахгүй тул намайг зараач гэдэг нь маш өндөр үн хийсэн чи авцсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг санхүү мэргэжлэр сурсан ээж болцсон нөгөө мөнгө хэрэгтэй яагаад байгаа шүү дээ. Энэ чинь бизнес болгож болох юм байна гэд. Тэгээд цэцэг ургамлыг зарж эхэлсэн. Өөрөө өстөө ингээд нэг шиг үрсэлгээ тайрч ургуулах болгонд мөнгө тарьж байгаа юм шиг аз жаргалтайгаар тарьж зараа. Тэгээд тэр маань хэдэн жил үргэлжлээ. Тэгээд энийг илүү дараагийн түвшинд аваачхын тулд би одоо илүү мэргэжлийн болох хэрэгтэй байна. Өөрийнхөө хэмжээнд ургамлын нэрээ, арчилгаагаа ингээл хүмүүс тайлбарлаад байгаа ч гэсэн илүү яаж шинжлэх ухаанчаар хүмүүст мэдлэг өгөхөөгээд тэгээд төдөө аж ахуйн сургуульд агрономичор сурсан. За тэгээд агрономичор сурч төгсөө төрийн бас байгууллагт, улсын байгууллагт яг энэ агрономич мэргэжлээр ажиллаад тэгээд юу харсан бэ гэхээр за би өөрийнхөө чаддаг зүйлийг илүү дуртай байдлаар хийх хэрэгтэй юм байна. Тэгээд тэр нь надад амар кайфтай нөө икигай гэж ярьдаг шүү дээ. Өөрийнхөө дуртай зүйлийг тэр нь хүмүүст ээлтэй тэгээд бас мөнгө олдог байвал гэдэг шигтэй. Тэгээд аим гэдгийг анх одоо брендинг болгож хөгжүүлээд тэгээд илүү мэргэжлийн багаар бүрдүүлээд тэгээд одоос яг 2018 онд аим гэдэг нэрийг өгөөд тэгээд бид нар ч анхны салбар дэлгүүрүүдэд нэгээд илүү юм соёл түгээх байдлаар зөвхөн ингээд ургамлыг савнд ургуулахаас илүү яаж гоё ургамлын зохиомж хийж болох юм, ургамлын ханыг яаж хийх вэ, ургамлаар ямар шийдлүүд хийх вэ гэл одоо ингээд анзаарах юм бол бидний эргэн тойронд байгаа шийдвүүдийг дандаа одоо санаа аваад баяжуулаад тэгээд яг өнөөдрийн аим бүтсэн. Тэгээд энэ хугацаанд маш олон юм унаатай босоод алдаатай юмнууд байсан. Тэр чинь ингээд эхлээд болохоор ээж учраас
мөнгө олох хэрэгтэй байна. Энэ 100 юм байна гэд хийсэн. Тэгээ бизнес суурьтай биш учраас амар юм сэтгэл хөдлөөр аягүй болон шийдвэрүүд гаргадаг гэсэн. Тэгээ нөө салбар нээх үү гэдэг санал ирэх болгонд л бизнесээ томоршин гэж бодоод одоо ингээ бодоход 11 салбар дэлгүүр нээсэн байгаа байхгүй. Тэгэнгүүт тэр олон салбар дэлгүүрийг нээхээрээ би нөө бизнесээ томоршин гэж бодож байгаа боловч тэр нь чинь менеж хийх хүн, менеж хийх санхүү тогтмол зардлууд төсөөл тий. Тэнгүү дахиад хүн авах хэрэгтэй байна гэл ингээл баг томорхон ирээр би яг одоо ч анзаархад 2020 21 22 оны үед л юм тэлтийн шоконд орсон. Ингээл бизнес нь томроод байгаа юм шиг мөртлөө санхүү нь хаана болоод байгаа гэдгээ мэдэхгүй. Тэгээд нөө яг бизнестэй холбож ярихад яг ингэж нөгөө ингээд пэшнараа ч юм уу эсвэл нэг ямар нэг юм ихлүүлээ тэр нэг юм бага хэмжээний амжилтанд хүрээд явж байгаа бизнесүүд айгүй их байдаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ яг энэ замлыг ингээд туулаа явж байхад надаа яг 22 онд BNI гэдэг байгууллагын анх нөгөө зочноор оролцохын урилга ирж байсан. Тэгээ тухай тэр байгууллагад очиход маш олон бизнес амжилттай бизнес эрхэлдэг залуучууд амар экстра эерэг нэг бүр одоо чинь цэгчтэй бол отгоныг цэцэг гэвэл би яах вэ хөө ямар цэцэг байх вэ гэл нэг юм хамгийн сайн найздаа тусалж байгаа юм шиг сэтгэл зүгээр хандан шүү дээ тий. А тэгмүүд BNI дээр очисон чинь надтай анх уулзж байгаа хүмүүс би нэг юм 14 реферал өгөхгүй бодоод ярьсан чинь яах вэ хөө яаж өргөжихгүй гэдэг нэг юм бүр нэг юм өгөх сэтгэлээр туслах сэтгэлээр хандж байгаа тэр соёл надад айгүйх татагдаж байгаа. BNI за энэ бол бас байж болох газар юм байна гэж орж ирсэн. Манай үзэгчид одоо BNI гэдэг тэгэхээр нөгөө сайн мэдэхгүй байж магадгүй. Ерөнхийдөө учиртай компани байна. BNI гэдэг нь Business Networking International гэдэг юм олон улсын одоо бизнес эрхэлдэг залуучуудын нэгдсэн юм community networking систем байгаа. Одоос яг 41 жилийн өмнө Ivan Meisner гэдэг хүн Америкт энэ санаа гаргаад үүсгэн байгуулад явж байгаа. Тэгээд энэ болохоор юм бизнес эрхэлдэг та хүн байх юм бол хамтдаа нэгдээд нэгнийхээ бизнесийг яаж дэмжих вэ гэдэг юм системтэй, бүтцтэй, зорилготой нэг юм байгууллага. Тэгээд бизнес фокустай учраас зорилго нь амар тодорхой. Ерөөсө би бизнесээр, цэгч та бизнесээр хоёулаа нэгэндээ яаж тусалж болох вэ? Тэгээд тэр нөгөө хариу ямар нэгэн фи төлбөр нэхгүйгээр тусалдаг майнд. Тэнгүүд цэгч надад туслаад ангууд би ингээд цэцэг урамдаад аягүй сайн зараад нь шүү дээ. Тэгэнгүүт хөөе цэгчийн тэгвэл одоо энэ бизнест нь би яаж туслах вэ гэдэг юм эргүүлээд өгдөг юм соёлыг түгээдэг networking байгаа. Тэгээд одоо яг 78 улсад одоо франчайз эрх ингээд түгээд явж байгаа. Дэлхийд 11,000 гаруй салбартай, 330,000 гаруй гишүүдтэй. Тэгээд Монголд тийм 4 жил болж байна орж ирээд 4 дахь жил рүүгээ явж байна. Одоо яг үүсгэн байгуулагдсан 27 салбар тэгээ дахиад ингээ үүсгэн байгуулагдах гад процесстэй явж байгаа 7 салбар гээд айгүй эрчимтэй хөгжиж байгаа. Тэгээ энэ бас айгүй гоё зөв соёл байгаа учраас хүн бол өөрөөр харж байгаа ч гэсэн нэг юм гоё соёл байгаа учраас айгүй хурдан одоо дэлгэрж ийн одоо сайжирч ийн төвчөнд димээр те нөгөө авах гэдэг Монгол ухаанаараа тий гоё. За тэгээд Ам ногоо ургамлын одоо компанийнхаа гоё цэцэг ургамлтай танилцсан хэдүүлээ. Тэгээд зарим хүмүүс болохоор ингээ гэртээ цэцэг ургууллаа тармаар санагдаад байж гутаа. Чад дуу штэ. Юуж тархаа мэдтгүү. Тэгээд хамгийн түрүүнд тасалгааны яг гэрийн нөхцөл тохиромжтой ургамлуудаас санал болгож яривал. Одоо ингээд дандаа нөгөө ногоо масын ургамлууд байгаа зэ эдгээр нөгөө агаар зэвшүүлдэг топ 10 ургамлдаа ордог. Таны яг хажууд байгаа чинь усан бахараа буюу 5 махбодын цэцэг. Энэ тасалгааны газуур буюу Aurocare Ars гэдэг ургамл байгаа. Эдгээр дандаа нөгөө навчны амсар ихтэй учраас агарыг чийгшүүлэхээс гадна агаарт байгаа бактерийг маш сайн одоо шингээдэг. Тэнгүүд бид болохоор ингээд хүмүүс нөгөө яг анхлан тархич нар тэр дундаа цэцэг ургамл тарьж байгаа хүмүүс юу тарих айгүй мэдтгүү. Тэнгүүд тэрэнд нь зориулаад юм агаар зэвшүүлэгч бас вакцины гаргаад тэрийгээ бүр маш хямдхан үнээр санал болгож байгаа. Тэгэхээр нөгөө хүмүүс худалдаа авалт хийгээд айгүй амархан. Тэгэл ам булчин 3 хүнтэй 5 хүнтэй ам булд одоо нэг хүнд 6 ургамал гэрч 18-аас 20 ургамал байж агаар нь бүрэн цэвэрч дотоод агаар. Тэнгүүд тэрэн тохирсон ургамлын багцуудыг гаргаад хүмүүс санал болгож байгаа. Тэгээд бас нэг бодлын хит олон жижиг цэцэг тавихаас илүү яагаад том ургамал сонгуул илүү ашигтай вэ гэхээр том ургамал чинь одоо чинь энэ ургамал гэдэг одоо 5-аас 6 шиг жижиг ургамалтай тэнцэх хэмжээний оксижен хүчил төрч ялгаруулж байгаа учраас та нэг хүнд ногдох 6 шиг жижиг ургамал авахаас илүү том өрөөндөө нэг том ургамал тавихаар гэр бүлийнхаа хэрэгцээний одоо агарыг цэвэршүүлэх боломжтой байдаг учраас бас эсвэл нэг том ургамал авчвал
илүү үр дүнтэй. Үр дүнтэй болох нь шүү дээ тий. Тийм байдаг гэж зөвлөмөр байна. Аха хайрын байдаг л да ингээл нэг ямар ч хамаагүй цэцэг гинт ингээд сэтгэл хөдлөөр аваад тэгээ нөгөөдхөө ингээд ургаж чадахгүй унахыг харах хэцүү шүү дээ тий. Тэгэхээр ингээд амьд утсан учраас амьд тий зөв зөвлөгөө үн зөвхөнтэй зөвлөгөөнүүдийг авчил одоо бид нар ургуулж тарих нь зөв юм байна гэдгийг илүү ойлголоо. Энэ 70 моднууд чинь нэг юм халуун орноос гаралтай илүү нөө тропикал буюу халуун дулаан орны уур амьсгалыг бүрдүүлдэг учраас нэг ширхгийг аваад тавьчихсан тухайн орчноо илүү юм ногоон байгальд байгаа юм шиг мэдрэмжүүд өгдөг. 70 мод деважингийн шуу тэр усан бахир эднэр бол дандаа агаар зэвшүүлдэг ургамалтай орохоос гадна илүү юм байгалийн мэдрэмж өгдөг ургамлууд учраас офис тэр дундаа томоохон том өрөөндөө сонгоход аягүй тохиромжтой байдаг. Тэгээд хүмүүс ингээд нэг олон ургамлуудыг тавихаас илүү анзаарах юм бол юм ургамлын ханны юм тогтчлтуудыг бас тавихаараа энэ нуруу хаалтыг илүү ногоон болгодог. Түрүү би танд хэлжсэн шүү дээ. Ногоон өнгө нь өөрөө юм байгальд байгаа мэдрэмжийг өгдөг. Хүнийг тайвшруулдаг. Тэгээд одоо яг тань шиг юм сэтгүүл зөө боддог, шийдвэр гаргадаг, төлөвлөдөг юм хүмүүс илүү юм ургамлын хажууд бодож тунгаах, шин санаа гаргахад тэрнийхээ дахин өсдөг юм давуу талууд байдаг. Тийм учраас ингээд ном уншмаар байгаа бол хүмүүс чинь юм усны чимээн дунд, голын ирэг дээр модон дунд ингээд ном уншихаар илүү ингээд төвлөрдөг дөө. Тэгэхээр нэг анхаарал төвлөрч чадвараа аягүй сайн сайжруулж идэг давуу тал. Манай нөгөө ёстой боддог, шийдвэр гаргадаг, хуульчид одоо энэ их хурлын гишүүд энэ төр хажуудаа цэцэг сан тавьмаар юм ба шүү дээ. Тийм. За бизнес эрхлэгч нар одоо бас л улс орныхоо хувьд, нийгмийн хувьд нуруунд дээр нэлээд ачаа үрч явдаг шүү дээ. Тэгээд ер нь судалгаа хийх, бусдаа харьцуулах, гадаад дотоодор явах энэ талын сэтгэлээс олцооч. Яг нэг ингээл ийм л юм байна да. Хүн бизнесийг хийж байхдаа яг тухайн орчиндөө байгаад хараа айгүй орчныхоо үрийн сэтгэдэг бол илүү олон зүйлийг харах, мэдрэх, харьцуулах мэдрэмжүүд авахар илүү сайжирч идэг. Магадгүй өрсөлдөгч нь илүү хүчтэй байх тусам тэр чиглэлийн салбар хүртэл айгүй өсөж идэг те. Өрсөлдөөн дундаас дараагийн одоо боломжууд гарч ирдэг шиг. Гадаад дотоод явахаар угаасаа Монголын уур амьсгалч амар эрсдэс хуурай байгаад байгаа шүү дээ. Уур амьсгалын өөрчлөлттэй болоод Монголын бараг 87% сүлжчихсэн гэл. Тэгэнгүүт гадны орн жишээ нь Японд бол нэг чим тал газар ахгүй битүү аймаг надад бүр үнэхээр гоё санагддаг. Солонгос ч гэсэн тийм. Тэр нь бүр үнэхээр гоё санагддаг. Тэр ирээрээ энэ байх ёстой зүйл юм шиг байдаг. Гэтэ бид нар тэр гоё соёлоос суралцаад дотооддоо энэ ногоон соёлыг түгээхэд бас нэлээд хувь нэмэр оруулах чиглэл дээр ажиллаад магадгүй бонсаа гэдэг урлагийг илүү судлах, тэрийг оруулж ирэх гэдэг. Яг энэ сонирхолж яхад бонсооны түүх аягүй гоё сонирхолтой. Бонсаа гэдэг ингээ байгалийн модыг тасалгааны системээр залгаж оруулсан тасалгааны мини мод. Тэгэнгүүт хүмүүс Японоос үүсэлтэй гэж боддог бол хиттийн эзэн хаан ингээд цас ороод хүйтэн болонгууд гадаа байгаа мэдрэмжийг дотор авчирч мэдрэхийн тулд албатуудаа хилээ тэ тэр тухайн албатуудын ур ухаанаар байгалийн модыг тасалгааны системээр залгаж оруулаад юм гадаа байдаг орчныг дотор юм бонсой байдлаар шийдээд тэгээ тэрний юм одоо жинж тээврээр дамжаад Японд очиод Япон илүү тэрийг түгээн дэлгэрүүлж одоо хөгжсөн түүхтэй гэж үздэг юм лээ. Тэгээ бонсой нь болохоор нэг байгалийн модыг тасалгааны системээр залгаж ургуулж байгаа учраас тасалгааны мини мод гэж үздэг. Маш олон төрлөөр хөгжүүлж ургуулдаг. Тэгээ бас нөө доотлын хэлбэр дүрс нь өөрөө юм хүчрэхэг сүлт хиймээр, аз хиймээр бэлээдэг учраас бас самурай нараас аягүй тийм өөрсдөө зориулж гэсэн тарьдаг юм урлаг болсон. Манай орны нэг онцлог байгаа шүү дээ. Бид нар шинэ нүүдэлчин соёлтой малаж авах дийлэнх хөгжсөн. Тэгтээ сүүлийн үед ингээд мэдээж хотчоод сууршиж эхэлж байна. Гэтэл яг бид нарт зогтсон одоо нөгөө жилийн дөрвөн улирал эрсдэс уур амьсгалд маань зогтсон ургамал бас хэрэгтэй байна тий. Тэгэхээр энэ болгоныг бас гаднаас туршлага судалж нутагшуулахгүй бол бас их хуурай штэ тий ургамлын хувьд бол бодоход тий одоо ингээд Монголд ч ингээд ямар ч ашигтай одоо ургамал иддэг ч бай тарьдаг ч бай ургамлуудыг тарьж ургуулахаар өдөр шөнийн температурын зөрүү ихтэй дүүчээс бид нар банан гівч жимсүүд тарьж ургуулж болохгүй байгаа. Яг бол өглөө 8 гоо 18 20 гэжсэн өглөө нь бүр тэгмиг болчоор нөө температурын зөрүү ихтэй нөхцөл зарим төрлийн ургамлууд ургадаг. Тэнгүүд энэ эрс дэрс уур амьсгал тасан зохицдог. Одоо ингээ хоёулаа хажууд байгаа энэ ургамлууд чинь өөрөө бас юм урах чадвар сайтай хүчил дөрвч агаарыг маш сайн зөвшөөрдөг. Говьд одоо жишээ загч гэдэг юм ингээд бүснүүдээс арчилгаалаад өөр ургамлууд тарьж байна. Дотоод орчинд бол мэдээж нөгөө илүү арчилгаа бага агаар зөвшөөрдөг ургамал тарьж эхэлж сурж иж дараагийн нөгөө илүү үзэмжтэй ургамлууд руу орохоор бас гоё мэдрэмжүүд аваад байна. Одоо энэ хотын төлөвлөлтөнд бас энэ систем явж явах хэрэгтэй тийм энэ хот огчлт.
тий хотогч ногоон байгууламж бий болгох стандарт гэж тий. Одоо нэг хүн ногдох ногоон байгууламжийн стандартаараа Монгол улс чинь нэлээд бас хойгоор ордог штеп. Дэлхийн стандартыг бодвол гэхдээ миний одоо чинь харж байгаа жил болгон ногоон байгууламжтай хөрөнгө оруулалт ийг нэмэл байгаа. Тэр нь өөрөө ингээд одоо чинь ханган бус байгаа учраас илүү гоё тогтсон. Тэнгүүд ингээд юунаас чойроос цаашаа яваад говь сүмбөр одоо л говийн нутгууд руу явахаар яг Интерстеллар гэдэг нэг кино байдаг шээ. Нүр нүдгүй ингээд шуурал те ямар ч ургамал урамшигтай. Тийм нөхцөл байдал бол ингээд амар түгээмэл байгаа бид нар анзаарахгүй. Тэгэхээр нөгөө одоо шинэ бидний явуулахаар бизнес эрхтэгчтэй яваад ингээд талбайд орсон 3 км-ээрээ бизнесийн цар хүрээ бүхэн болж ийн гэж үзээд ивэл илүү тархаараа магадгүй гэр орол руу тэр утаа хөрсний бохирдол идэр чинь ургамал байхгүй байгаа учраас бие организм одоо хөгжихгүй байгаа учраас илүү доройтой л байгаа. Тэгвэл бид эхлээд нэг энэ соёлоод өгөөч тэр цар хүрээгээ өшөөд хэлээд магадгүй ингээд гэр хороол суурьшмал бүсүүдэд илүү ногоон болгоод цаашлаад говоо бас илүү ногоон болгоод энэ уур амьсгалын тэгэхээр энэ бас яг нөгөө нэг төрийн байгууллагын тогтолцоо систем өөрчлөлт цаг үетэйгээ хувирчих энэ байдал алдагдаад нэг нөхөж чадахгүй байгаа тал анзаарэгдэж байгаа. Тэгээ яг мэрэгсэн хүний хувьд манай хотын төлөлт нэг ийм л байл гэж бодож жоохон харамсдаг тийм тал байна уу? Тий. Тэгэхээр ч нөө хийж байгаа хүмүүсийг үгүйсэх гэдэг юм л да. Тэгэхээр зөв надад нэг бодол байгаа даа. Бид нар юм манлын цэцэг дээр аягүй гоё. Гэтэ нөө хотын төвөр маш их одоо хэмжээний манлын цэцэг мөнгөөр тарьж байгаас илүүтэйгээр цемент зүлэг байгаад цөөхөн хэмжээний цэцэг байх юм бол цэцэг ч хамгийн гол нэг улирлын чанартай ургаад өгöd байгаа байхгүй юу? Мэдрэмж нь угаасаа гоё хотод байх хэрэгтэй үзэгдэл. Гэтэ нөгөө голдоо амар гоё цемент зүлэг ногоон байснаа ийшээ харахаар шороо байгаа байхгүй юу? Баланс байхгүй. Тэрийг юм баланстай төлөвлөвөл бас илүү зүгээр ах гэж боддог. Тэгээ мод нөө тайрч хэлбэржүүлэх дээр те илүү нөгөө ингээд дээрээс нь тайрч ингээд доош нь намхан болгоод байгаа байхгүй юу? Миний бодлоор ингээд доороос нь тайрч дээшээгээ өндөр болгоод хүний үзэгдэх орчныг юм 3-4 м тэгээ дээшээгээ илүү том модтой тийм хот төлөлтийн гоё тайрч хэлбэржүүлэлтүүд байвалаас илүү гоё юм болоо гэж хардаг. Яа тэгвэл яг нэг хавар болохоор ч юм дайн байлдаанд орсон юм шиг бүгдийг ингээд дээрээс нь түг огтлоо тайрж байгаа нь одоо чи тэр нэг цагаан хөвөн гараад байгаа тэр зөв хэлбэржүүлэх арга нь зөв ч гэсэн нөгөө доороос нь тайрч огтлох хэлтийж дээшээ илүү саглах юм болоо гэж зөв хувь хүний хувьд хардаг. Сая ингээд дүүгийнхаа ярианаас би нэг юм хэд хэдэн зүйл ойлголоо. Би ч гэсэн бизнес дээр хөл тавиал олон жил явсан л та. Тэгээд энд үнэлт босолт гэж нэг зөндөө зүйл алхам бол ялчгүй байдаг. Хамгийн хэцүү эрсдэлтэй буюу уналттай үеийн юм дурсамжаас авалцвал төр засгаас нөлөөсөн ч юм уу эсвэл хувийн байдал гэдэг ер нь бизнес дээр даван тулгаж жоохон сэтгэлийн одоо энэ зөвлөлөхээр асууя. Яг ингээд нөгөө эхлээд бизнесмен, бизнесвумен болно гэдгээ мэдгүйгээр ингээл нэг юм хийцэн байгаа байхгүй. Тэгээд ингээ энийг нөгөө амжилттай болгох хэрэгтэй. Санхүүгийн хувьд энэ чинь ямар нэг үйл ажиллагаа хийж бол үр ашигын одоо хувь нь илүү өндөр байх хэрэгтэй гэдгийг ойлгохгүйгээр аюул олон хүмүүс хийгээд идэг юм шиг зүгээр миний хувьд анзаарчихсан. Яг л би өөрөө игдгсэн. Үр ашигтай байхаас илүү ямар ч нэг ажил болол хийх хэрэгтэй. Жогон ч гэсэн мөнгө болохоор ингээл нэг жижигээр босох хэрэгтэй гэж бодоод явдаг байсан. Тэнгүүд нөгөө юм систем байхгүй. Хүний нөөцөө яаж удирдах юм, санхүүгийн нөөцөө яаж удирдах юм, тий бараа бүтээгдэхүүний нөөцөө яаж удирдах юм, яаж сошиал медиа маркетинг явуулах юм, стратеги нь юу байх гэдэг бодохгүйгээр би чинь аюу олон жил явцсан бай, 22 он хүртэл явцсан байсан. Тэгээ тэр үед тэлтийн шоконд орно. Тэнгүүд ингээд илүү тэр амар олон салбартай, амар олон хүнтэй болоод ирэнгүүт тийшээгээ илүү их анхаарах гад ирэхээр энд нөгөө хувийн амьдрал, хүүхэд тэ аюу олон юм алдагдаж байгаа гэд баланс алдагдаж байгаа анзаарахгүй. Хувь хүний өөртөө одоо ми тайм бай өөртөө тавих цаг хүртэл багасж байгааг анзаарахгүйгээр ингээл нэг юм нухаал яваад байгаа. Тэгтээ яг эцсийн үр дүнд нь яг үр ашигт ажиллагаа нь хэр байсан бэ гэж бодохоор бас байхгүй юм шиг байгаа юм шиг. Гэт юм аюу их төөрж исэн. Тэгээд яасан бэ гэхээр 22 онд бид нар нэг юм профит гэдэг нэг нэвтрүүлэгт ороод би. Тэгээ тэр нэвтрүүлэгт орохдоо тэр чинь нэг юм хөрөнгө оруулалт хийдэг. Тэгээ бизнесийн гоё өсгөдөг. Тэр нэвтрүүлэгт орохдоо би болохоор тийм хөрөнгө оруулалт аваад гоё болъё гэхээсээ илүү тэр нэвтрүүлэгт нь ороод гоё реклам хийлгээд юу ячээ.
гоё зургатаар гавал бизнесээ сурчилчээ гэж бодлоо. Хүрээ жинсээ тэгж орсон заяа. Тэгэж ороод тэгээд тэр чинь ингээд 10 дугаартай тэр нэвтрүүлэгт ороод тэгээд хамгийн анх тэр чинь нэг рил нэвтрүүлэг гэдэг нь юу вэ гэхээр хөрөнгө оруулагчтай анхны уулзалт хийхээс өмнө аягүй олон судалгаанууд явж байгаа ч гэсэн хөрөнгө оруулагчдаар ерөөсөө уулзуулахгүй. Тэгэл хамгийн анхны яг тэр камер тавилаа. За сайн байна уу гэж уулзаад анх удаа би тэр нэг хөрөнгө оруулагчаа харж байсан. Тэгээд тэр үед мань хүн надаас аягүй олон юм асуусан аахгүй. Би ч ингээл аягүй олон салбар дэлгүүрт аягүй гоё юм хийдэг. Тэгэл хүмүүс ямар мундагийн одко гэж тэгж ярьдаг. Би өөрөө аягүй болоод ингэж бодсон чинь мань хүнээс ирсэн асуулт нь за одко борлуулалтын ирээдүйд одоо зорилго чи хаана байгаа салбарын хамгийн ашигтай салбар чи юу юм тий бизнесийн одоо стратеги чи хаана байна ABC бүтээгдэхүүн гэж бодох юм бол хамгийн сайн борлогддог бүтээгдэхүүн чи юу байх вэ? Ер нь чи хамгийн муу зарагдаад байгаа нь юу байна мэн гэл ингээл над руу аягүй тийм тодорхой юм асууж байгаа байхгүй. Тэгсэн чи би тэрийг мэдэхгүй заяа. Тэгсэн мэт бизнес хийгээд байгаа. Тэгээ би тэрэн дээр жоохон гутраад тухайн үед чинь за нэвтрүүлгээсээ болдог юм лөө. За нилээн нөө гэрээ хитэр чинь нэвтрүүлэгт орж байгаа юм чинь баг ажиллаж байгаа. Хэрэг дундаас нь буцвал багийн мөнгө төгрөгийг төлөнч гэдэг юм ингээд юм гэрээ байгуулсан. За зэнийгээ болдог юм уу гэд бодоо тэр оройно бүр сэтгэлээр унаад. Би юу хийгээд байгаа юм бол шалт юм гэж бүр амар сэтгэлээр. Тэгээ яг тэнцэнээс нөгөө мань хүний надад хамгийн сайн одоо тусалж чадсан зүйл нь бизнесийг яг бизнес шиг хийдэг. Хүний нөөц, хүний үржлийн захирал, маркетингийн захирал, санхүүгийн захирал 3 тавьж өгöd. Тэгээд ийм илүү корпорэт төвшөнд ажилладаг ийм хөөрхөн юм шиг чигсэн залуучууд орж ирээ хамтраад ажилласан чинь ингээд миний яг нүдийг нээж байгаа юм шиг. Одоо бид нар чинь нэг бизнесийг хийхдээ яг юмыг нэг юм туулж үздэг шүү дээ зэвэгч. Яг ингээл дандаа алддаг те. Нэг 5 авснаа өөний 5-ын 4 нь буруу байсан минь ийм л хүн авах юм гэдгээ ойлгодог те. Тэр нь гэхдээ дандаа ингээл цаг хугацаа яваал идэг те. Баах юмнуудтай энэ л гоё гэж зарсан чинь өөний 9 буруу юм байна, энэ л 100 юм байна гэл тэгэл тэгсэн чинь 1 жил өнгөрцөн байдаг шүү дээ те. Тэнгүүд тэрэд ингээд надаа миний нүдийг нээж өгсөн болохоор бизнес дээр ABC бүтээгдэхүүнийг яаж харах юм, яаж зарагдах вэ шалтгаануудыг нь болоод байлах уугүй юу гэдэг шийдвэр гаргадаг төвшөнд авчиж байгаа. Хүнийг ингээ интервью хийж ярилцлаганд авч орохдоо би ч өмнө нь авахта зүйлийн дэлгүүр халттай байгаа юм чи мэдээ ингээ суучих гэл дандаа л юм гуйх ажил олгогч биш гуйх төвшөнд ханддаг байсан бол ажил олгогч болон ажил горилгочийн ялгааг тэгээд илүү сэтгэл зүй болон тэр хүний одоо хариуцлагатай суур мөн чанарыг олох юм ярилцлагуудыг хийх аргуудыг хамт ингэж ярилцлага хийхтэй ойлгоод тэгээд тэр хүний үржлийн захирал маань одоо байрснараа манай аймын аюу тийм одоо хүртэл ажиллаж байгаа мундаг ажилтнуудыг бий болгож өгсөн. Тэнгүүд ингээд нэг юм нөгөө биеийн татгаас илүү сэтгэлийн татгаар нөгөө биеийн хаалтгавдаг гэдэг шиг нэг тийм зүйлээрээ үлдсэн нэгдсэн залуучууд чинь энэ аймаг дараагийн түвшинд гаргахад нь ингээд зүр сэтгэлээ зориулж хамтдаа хөгжиж явдаг юм лээ. Тэгээд маркетинг дээр хүртэл би ингээд нөгөө сошиал медиа дээр ингээд харж ахаар энэ гоё юм энэ шиг юм чи энэ гоё юм энэ шиг юм чи тэгсэн мөртлөө бид нар нөгөө тэнцээс мөнгө олох уугүй юу гэдгээ мэдхгүйгээр айгүй их сошиал медиа маркетинг муу зарж байгаа мэдхгүй. Тэгмэд маркетингийн захирал орж ирээд ингээд миний хүсэж байгаа identity нь юу юм? Нийгэмд яаж нөлөөлдөг юм? Хэрэглэгчийн сэтгэл зүй зандал бүгдийг судалж аваад юм маркетинг стратеги гэдэг зүйлийг гаргаад яг ойм ногоо орлон гэж бичгэд л бидний дуу, өнгө тоон, үг аяс бүгдээрээ одоо илэрхийлэгддэг ямар сошиал медиа постэр агуулга дуу байх юм гэдгийг хүртэл тодорхойлоод тэгмүүд ингээд яг юм 11 сарын хугацаанд бид нар хамтарч ажиллахад би нөгөө нэг 5-6 жил ноцолдоод исэн юмнуудаа ойлгоод маш богино хугацаанд хөгжөөд тэгээд би за бизнесийг ер нь ингэж нөгөө аюу сайн мэдчихэж ойлгож хийхгүй бол аюу олон хүмүүс нөгөө бизнес хийж байгаа гэж бодоод цаг хугацаа алдаал эцсийн төвшөнд ашигт ажиллаж байхгүй баахан ажил хийцэн санхүүгийн татврын нийгмийн даатгалын дарамтад орцсон яваад идэм байх гэдгийг ер нь бол ойлгож авсан нэлээд ойлгож авсан. Яг зөв тийм. Би бас санал нэг бид нар нөгөө амьдралын ингээд нэг туулж байгаа туршлагаараа ирээдүйн амжилтаа бүтээдэг нэг тийм асуудалтай ард том баг. Гэтэл одоо яг хөл дээрээ босцсон энэ томоохон компаниуд нэг брэнд гаргалаа гэхэд ерөөсөө нэг сарын дотор бүүн болгоод борлуулалт нь зах зээл дээр хамгийн өндөр бүлгээтэй болох жишээний байдаг чинь ерөөсөө нөгөө судалгаа маркетинг тэгээд миний нөөц гэдэг ийм зөв хуваарлалтаар явдаг юм билээ. Тэгэхээр систем байгаа тийм. Тэгэхээр энэ одоо асуудлыг яг манай бизнес эрхлэгчдэд нүдийг олж яг өөрийнхөө амьдралаар тайлбарлаж ингэж ойлгож өгсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд мэдээч одоо нөгөө ашигтай зөв хувилбарыг сонгох нь хамгийн чухал. Тэгэхээр энэ ногоон урмал дотор ч гэсэндээ нөгөө саяны зөвлөх
хийсэн байна шүү дээ. Ягаад борлуулалтанд орохгүй байгаа бүтээгдэхүүн байна гэдгийг заавал ноцлоод авах шаардлага болж байна орхон гэсэн үг тийм үү? 200 нэр төрөл байлаа гэхэд 100 болох ч юм уу ингэ зоригтой бас. Тийм. Тэрэн дээр одоо тийм. Хүмүүс ингээд нөгөө орж ирээд хөөе танаад нэг юм батамлын ухаан цэцэг байхгүй гэж асуудаг байхгүй. Тэгэхээр би тэрийг л байлгах ёстой гэж боддог. За нэг хүн асуусны төлөө эсвэл тэрийг л байлгах ёстой, тэрийг л авчрыг, тэрийг л олъё гэд. Тэнгүүд нөгөө нэг хүн асуусан зүйлийг байлгахаас илүү бид нар яг тийм K12-оос 18 төрлийн ургамал байлгаад A буюу аюул сан зарагддаг бүтээгдэхүүн байх юм бол тэрийг ерөөсөө тэр байрнаас нь алдахгүй. B байх юм бол тэрийг яаж A руу оруулах юм? C-г байлгах уугүй юу? Эсвэл тэрэн дээрээ нөө сошиал медиа маркетинг хүмүүсийн ач холбогдол хэрэгцээтэй тулгуурлаж яаж гоё төвөөхэй гэдэг юм стратеги явах байсан гэдгийг л одоо жишээ нь сүлд нь ойлгосон. Тэгхгүйгээр ингээд бид яг би л айгу бээрэ туусан юм нь л ингээд амар юм сэтгэл хөдлөөр шийдвэр гаргаад эмэгтэй хүмүүс ч угаасаа тийм шүү дээ тийм нэг юм сэтгэл хөдлөөр шийдвэр гаргаад шкафа дөрөв хувцас авчаал дараа нь тэгэл ёо өмсөхгүй гэл хайран гэдэг шиг яг тийм мэдрэмжээр айгуух бизнес хийж тэгэд айгуу олон хүмүүсийн цаг хугацааг өөрийнхөө маш их цаг хугацаа энержиг нөгөө аюу удаан зарцуулж байгаагаа ойлгосон. Гэтэ одоо ч гэсэн бас суралцаал явж байна. Гэтэ яг тэр нэг 11 сарын хугацаанд би бол амар юм нөгөө юмыг мэдгүй байхад аюу амар тайван гоё байсан юм л. Юу ч мэдгүй байх чи амар гоё тайваг. Юмудыг мэдэх болгонд бүр мэдхгүйгээ мэдэх болгонд юмыг мэдэх болгонд амар төвхтэй санагдаж эхлэв. Бүр амар хэцүү санагдаад. Тэгж та хоёр нэг юм дэлгүүрсдэг хүмүүс биш байгаа даа. Яг бол өглөө гараад орой өглөө гараад яг дэлгүүр орж ийн үхээр бүр сард нэг удаа дэлгүүр оруулах юм гэдэг. Тэгэхээр нийтлэг юм бизнес гэдэг ер нь ажил хийж байгаа хүмүүс чинь ажилдаа илүү их цаг зарцуулаад дэлгүүрх хэсдэггүй мэн л да. Тэнгүүд юм олон салбар дэлгүүртэй байхаас илүү ер нь ингээ бизнес эрхлэгчдэд би бол тэгж утсан. Олон салбартай байхаас илүү одоо ингээл бүгдээрээ бид нар ковидын ачаар жишээ нь онлайн худалдаа гэдгийг аягүй сайн ойлгож авлаа шүү дээ. Хүргэлтийн логистик систем нуртай аягүй гоё шийдэгдэж байна те. Тэнгүүд илүү онлайн дээрээ дэлгүүрээ байршуулж онлайнаараа захиалга авах, магадгүй вебсайт, сошиал медиа гэдэг колл центр гэдэг юм уу. Тим зүйлүүд дээрээ хүмүүс илүү яг нөгөө өөртөө дэлгүүртэй харьцаж байгаа дэлгүүрт ирсэн юм шиг мэдрэмжүүдийг түгээгээд тийм онлайн тал руугаа бас манайх нэлээд чиглэж ажиллаж байгаа. Тэгэхээр амар зөвхөн худалдаа авалт хийхээс илүүтэйгээр зөвлөгөө авах гэж аягүй олон хүмүүс очдог. Энэ авсан цэцэг маань ингэсэн. Одоо би энийг яах вэ? Энэ маань цэцгэлэх үү? Ямар бордоо хийх үү? Савын томсох уу? Хөрсөн болж гэнэ үү гэд. Тэгээ бид нар өөрсдөө нэг юм соёл түгээдэг. Нэг жижигхэн ч гэсэн ургамал тарих юм бол та байгалийн хайрлагч өөрийнхөө амьдралын чанарыг дээшлүүлэх хүн болж чадна гэж итгэдэг учраас тэр цэцгийг ургуулахын төлөө бид нар чадах бүх одоо зөвлөгөөнүүдээ өгж ингэж ментор байдлаар одоо бас сошиал медиа болон чатаа ажиллуулаа явдаг. Тэгээ одоо та ийшээ анзаарах юм бол энэ нөгөө нэг ургамлын хаан байхгүй бидний нэг хийдэг амьд ургамлын хаан. За энэ болохоор өөрөөсөө услаханы систем тий. Тэгээ энэ дээр яадаг вэ гэхээр түрүү нөгөө ингэж оффист ч мэдээж нэг 3 4-лхнээс суухгүй нэг 6 10-аас суунаа да тий. Тэгэнгүүт би тэр офисын ажилчдын нэг 60 ургамал авч тавих хэрэгтэй болно шүү дээ 10 хүнтэй хэр чинь 60 жижигхэн ургамал тавих чинь боломжгүй шүү дээ бид тэр нэг аль үр ашигтай байхад бол жижиг зай талбай тэгэнгүүт ингээд амьд ургамлаанаар юу шийддэг вэ гэхээр 1 м квадрат 36 ургамал ордог учраас 6 үний нөгөө агаарыг цэвэршүүлждэг маш гоё юм декорешн буюу юм интерьерийн шийдэл болчдөг тэгэхээр энэ амьд ургамлааныг бас маш олон газрууд хийлгэж нөгөө ажилчдынхаа интерьерийн маш олон асуудлыг шийдээд агаарын бохирдлоос бас тодорхой хэмжээнд бууруулж заалталж гисэн байгаа тий. Одоо нэгэнт ингээ бий болцсон тэр нөгөө цагаан хүн улингар гаргаад байгаа улаас мод байгаа шүү дээ. Тэрийг бид нэр одоо яаж одоо даван туулах юм бэ? Тэр ч одоо аюу хэцүү байдаг шүү дээ. Зуны нэг тата цаг ирүүгүй бол нэвсэтл цагаан тийм. Тэрийг заны хурд унсаар байх болгож болж байгаа. Гэхдээ нөгөө зөв тайрч хэлбэржүүлэх. Одоо та анзаарах юм бол илүү хөвшин тайлт хэлбэржүүлэлт аваагүй. Хамгийн үзүүрээсээ ингээд нөгөө үр жимсээ гаргаж байгаа моднууд илүү их одоо жишээ нь хүн гараад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яг тухайн цаг үед нь зөв тайрч хэлбэржүүлээд яг нийт эзэмшлийн талбай дээр хотгочлол маань аюулгүй сайн ажиллаад тайрч хэлбэржүүлдэг. Нийтийн эзэмшлийн бус одоо жишээ нь агаал халамжинд байдгүй моднуудаас аюул гарч байгаа. Тэгэхээр тэрийг гоё зохицуулна. Гэхдээ улаас мод ингээд яг хүн гаргадаг ч гэсэн маш олон одоо стратегийн давуу талтай тийм хөрсний бохирдлыг аюул сайн сайжруулдаг, хажууд байгаа орчин аюул сайн нөмөр нөлөг болдог, дуу чимээний бохирдол, агаарын бохирдол, хүний амьдрах нөө чигшлийн хүртэл өөртөө татчихдаг учраас давуу талыг хайрлах хэрэгтэй байна тийм. Тэгэхээр зөв тайрж ургуулдаг байх хэрэгтэй. Хүн чинь нэг юм өсмөс гэмтгээр ингээд гоё одоо тайрч хэлбэржүүлдэг шиг тэрийг зөв тайрч зөв хугацаанд гоё арчлах юм бол
Аюу бас өндөр ачаалт. Та нар маань болохоор одоо их эерэг юмыг бас их зөөлөн хүлээж авч зөөлөн аргаар шийдвэрлэхийг хүсдэг ийм үе ирсэн л те. А их ч нь бол яг бас иймэрхүү шийдлүүдийг зөрөгтэй шүүмжилдэг л те. Яагаад гэвэл одоо энэ орчин цагт мэрэгсэн хүмүүсээ аваад яг мэрэгжлийн хэмжээнд ажиллахгүйгээр төсвийн мөнгийг, төрийн мөнгийг үргүү зарцуулж мэрэгжлийн бос хүмүүс ажилласнаас олж ингээд салбар болгон дээр одоо гарц тохиогоод байгаа байхгүй юу. За эндээс би ийм нэг асуулт тавьмаар байна. Манай Откогийн ойн компани ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг энэ мэрэгсэн компаниудад хэрвээ төрийн одоо энэ хуваарлалтаас мөнгө хуваарлаад за нэг говийн бүс усгүй болцсон. Та нар энийг нэг моджуулаад ногоон болгоодхоо гэд ингээд бүрэн санхүүгийн шийдээд явуулахад өөрчлөлт ирэх үү? Өөрчлөлт ирнэ. Би энэ дээр нэг жоохон богинохон юм ярихад одоо ингээд айн болохоор өөрсдөө нийгмийн асуудлыг шийддэг гэж үздэг байхгүй юу? Ногоон байгууламж, оксижен, уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бүхлийг сайжруулдаг гэж үздэг. Тэгээ бидэд үйл ажиллагаагаа илүү тэрлүү соёл түгээ гэж чиглүүлдэг. Ашигынхаа 100% гарсан ашигаа дараагийн төсөл болох модернизуулгын төсөл рүү оруулдаг. Модернизуулагч өөрөө гадаад орчны бас ногоон байгууламжийг сайжруулах гэдэг шүү дээ. Яг надтай ажиллах веган хоолны, сэргээгдэх эрчим хүчний, хог аягийн менежментийн, хогны одоо дахин босруулах үйлдвэрүүд ингээд яг ижлэхэн түвшинд сайжрахаар нийгмийн асуудлууд шийдэгдэх байхгүй юу? Тэгмүүд энэтэй холбоотойгоор яг төр засгууд би яг одоо жишээ нь ижил түвшний арх тамхи борлуулдаг уул уурхайн бизнесээ ижил түвшинд татвар нийгмийн татвар төлөхөөр миний бизнес аяга удаан хөгжөөд байгаа байхгүй юу? Тэ? Борлуулалтын хувьд юу вэ? Соёлын хувьд юу вэ? Ардагч хэрэгцээ биш байгаа шүү дээ. Тэнгүүд зур миний хүсэж байгаа юм төрөөс бодлогын түвшинд ийм social enterprise буюу нийгмийн асуудлыг шийдэх бизнесүүдэд дэмжих юм бол заавал татаас тавихгүйгээр заавал тэнд бүнийг хүн бодлого тодорхойлохгүйгээр энэ бизнесүүд өсчиж нийгмийн асуудлууд одоо жишээ нь сайжирна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр бидэд бас бодлогын түвшинд нөлөөлөх, оролцох, тэр чиглэлийн зүйлүүдийг хийх, тэгээ бос олон нийтэд бас юм танигдах хүлээн зөвшөөрөх ажлуудыг бас хийх ёстой байна гэж бодож байгаа. Тэгээд мэдээж бидрийг тоогоод тийм говьруу одоо багаараа илүү сэргээгдэх хүчмжээ ашиглаад усны одоо хөдөлмөрийн одоо тэнгүүдээ янз янзын үйлдвэрлэлийг хог аяглалын менежмент, хог аяглалыг дахин босруулах үйлдвэрээр магадгүй танк манка хийлгээд хийж чадах юм бол бид нар тэр говийн одоо мод тарих төслийг илүү байгаль дэлтэй үр ашигтайгаар хийхэд ийм залуучууд байгаа тийм. Тэгэхээр тэрийг гоё холбох, дэмжих ийм систем бий болох хэрэгтэй болов. Тэгэх юм бол заавал ингээд нэг юм бодлого гарч иж татаас үжиж сайжирдаг шүү дээ. Нийгмийн асуудлыг шийдье гэд гараад ирсэн бизнесүүдэнд хөгжих юм бол нийгэм утаагүй асуудалгүй илүү сайжрах байх гэж хардаг. Өөрөөр хэлбэл нөгөө нээлттэй байдал дутагдaltaа дээрээс нь сонгон шалгууруулж шудраг биш байгаа даа. Тий хэрвээ шудраг байдаг бол магадгүй ингээд нөгөө талдаа бас бизнес эрхлэгч нар маань өөрсдийнхөө яг одоо төрлөө чиглэсэн ийм сурталчилгааг хүчтэй өгөх хэрэгтэй байна гэж би бодож байгаа байхгүй. Надад тэр шудраг бус байдал амар таалагдахгүй яг жигнэсээ юу вэ гэхээр нэр бүр нүдэн дээр шудраг бус байгаа нь бусдын боломжийг авч байгаа нь амар утгагүй санагдаад байгаа. Тэр нь тэгээд яг одоо жишээ нь ингээд бид нар ингээд эерэг хариуцлагатай хүмүүс олон болж иж өөрчлөгдөх байгаад байгаа. Тэр энэ хүмүүс илүү олон болох байхаа л гэж боддог гэсэн. За одоо ам компанийн хувьд хамгийн том өндөр дүнтэй борлуулалт эсвэл одоо хамтран ажилласан үйл ажиллагааны процесс талаас үзэгчдэд танилцуулбал аймаг нөгөө хүмүүс хөвчтөн цэцэг урмал тарьдаг юм цэцгийн дэлгүүр гэж бодоод идэг. Бид эд чинь дотоод орчны ургамлын тогтчлтууд, гадаад орчны ургамлын тогтчлтууд буюу ландшафтын гүйцэтгэлүүдийг хийдэг. Тэгээд бидний нөгөө томоохон төслүүд гэвэл Sky Garden-ы Winter Garden төсөл байгаа. Одоо нөгөө Монголд хамгийн анхны дөрвөн улирлын одоо цэцэрлэгт хүрээлэн тэрэн дээр бидний ковидын үеэс эхлээд хамтарч ажилласан. Тэгээд анх зургийг гаргахад нь гарсан зураг дээр нь шийдлийн Монголд ургах тохиромжтой нөхцөлийн тий энэ одоо жишээ нь ургамлын одоо ургах тохиромжтой нөхцлүүдийн заалтыг хөрсөн ямар байхаа, гүн нь ямар байх вэ гэд яг бүр ингээд суураас нь тэр Winter Garden-ы төсөл барьж байхад нь хамтарч ажиллаад тэгээд тэрийг бүтээсэн юм гоё одоо төсөл байгаа. Тэгээд тэр төслийг одоо ингээд харсан ч гэсэн Монгол яг тэм цэцэрлэг төрөлн байхгүй өвлийн өвөл болохоор бид нар ингээд шууд цас ороод тэгэл нөгөө утаа мутаа болоод хүмүүс ингээл нөгөө нэг юм гаднаас авч байгаа мэдрэмжээсээ ахуулаад ингээл нэг юм сэтгэл санаагаар ундаг ч юм уу тийм болгон тэр Winter Garden өөрөө ингээл оронгууд мөнх ногоон байнгут хүн өөрөө юм ногоон өнгнөөс чинь тайвшрал аз жаргал байгаль байгаа мэдрэмжүүдийг авдаг. Тэгээ тэр нь өөрөө амьд шийдлэр хийх зүй учраас маш гоё
нэлээд том тусал болсон. Би энэ дэр нэг ийм санаа хэлье. Манай бизнес эрхлэгч нар ялангуяа барилгын салбарын анхаарнах гэж бодож байна. Бид нар ингээд эцсийн бүлэгтээ маш адилхан хэмжээний хөрөнгө зарцуулчаад үр дүн байхгүй тийм цэцэрлэг ноон байгууламжтай үлдчихдэг байхгүй. Хүүхдийн тоглоомын талбайч гэсэн тогтчуулах гэсэн ингээд баахан барилгаа барьж цементээ цутгачаад шууд хаанаас ч юм нэг мод худалдаж авчраа суулгах штеп нөгөөх нь 2-3 сарын дараа хайрын зардлуулаад хүрсэн байх чинь баггүй. Тэгэх юм бол тэгвэл одоо ингээд манай ойм компанитай ижлэхэн одоо үйл ажиллагаа явуулдаг мэрэгжлийн хүмүүсээс анханасаа төсөл дээрээ зөвлөгөө аваад цэцэрлэгчлэлтэй цуг хийгээ явуучвал Улаанбаатар хотын одоо ногоон байгууламжийг нэмэх юм бэ. Иргэн тойрон даз жаргал хэлэх юм бэ те. Энэ бол одоо айгүй чухал юм гарч ирлээ. Хамтдаа нэг баг болоо шийдэхин давуу тал нь болохоор бид нар чаддаг явдлаасаа тэдний инженерийн талаасаа борлуулалтын болохоор хэрэглэгч талаасаа гэдэг ингээд аюу гоё концепт болоод төсөл ер нь тэгж л явал аюу гоё юм шиг санагдсан. Тэгээд бас үргэлжлүүлээд ярихад маш олон банкуд, NCD, Eco, Tower гэдэг ингээд аюу олон томоохон байгууллагуудтай хамтарч ин дандаа дотоод орчны гоё ногоон байгууламжийн тогтчлтуудыг хийжсэн юм билээ. Тэгээ анзаархаар ер нь аль хэдийн ажилчдынхаа одоо нөхцөлд анхаарал тавьж чадахгүй компаниуд илүү их ханддаг юм лээ. Одоо ингээ харахаар нөгөө маш олон нөөцүүд байгуулах системийг ойлгоцсон хүмүүс чинь тий, системийг ойлгоцсон. Тэгээ тэр системийг ойлгоцсон хүмүүс чинь хамгийн удирдахад хэцүү нөөц нь хүний нөөц байгаа байхгүй юу? Хүн чинь ингээд нэм тааварлахгүй шүү дээ тий. Тухайн өдөр гэрээсээ ямар сэтгэл зүйтэй ирж байгаа энэ ч ирээд яах вэ хөө. Тэнгүүд хүний нөөцийг удирдахад аюу хэцүү учраас тэр хүний нөөц ажил дээрээ ирээд илүү тухтай одоо ажиллах илүү ажил дээр л очиж нэхгүй ажлын ингээд тайвшрыг гэдэг юм орчин бүрдүүлэх зорилгоор томоохон компаниуд юм ногоон гоё төвчлөлтүүдийг айгүйх авдаг. Тэгээ тэрэн дээр айгүй одоо хүртэл хамтарч ажиллал явж байгаа. Ойм гэд компанийнхаа нэрний талаар. Тийм. Зэрэгч гараа түрүүндээ ойм гэдэг хүмүүс нь яагаад ойм мод биш ойм юм бэ гэдэг юм үсэр шүү дээ. Ойм гэдэг ургамалд наадж байгаа л авчирдаг хамгийн эртний ургамал. Тэгээ бид хэд нэг юм арай өөр green dream гэдэг нэг юм мөрөөдлийн ногоон үйлчлэгч гэдэг юм утгаар нэр өгөөд тэгээд нөгөө манай бизнес ч илүү олон хүмүүс танигдаад ирсэн чинь хэлж чадахгүй болж таараад тэгэхээр Монгол тэгээ анхнаасаа цэцэг ургамал суурьтайсэн учраас ургамлын нэр өгөөгээд тэгээд OIM буюу аим гэдэг азж байгаа л авчирдаг. Латин нэр нь fern гэдэг ургамал аим. Ногоон урлан гэдэг нь болохоор бид нар энэ зүгээр савн тарихаас илүү урлаж бүтээж хүмүүст мэдрэмж түгээх зорилготойгоор тийм ногоон соёлыг түгээх зорилготой аим ногоон урлан гэдэг нэрийг авчихсан. Маш гоё. Өнөөдрийн битэрийн ярилцлага нийт олон нийтэд бас хүргэж байгаа санаа тэг хүмүүс бас эндээс олон зүйлийг тусгаж аав. Тэгээд энэ гоё бизнесээс анхныхаа нэвтрүүлгийг эхэлж байгаа маш их баяртай. Өшөө хэлүүд дэлгэрч гоё цэцэглэн гэдэгт итгэлтэй. Зочноор оролцсонд баярлалаа, амжилт хүсье. За зээртэй ч гэсэн баярлалаа, амжилт хүсье. Нөө чимээгөө нуугдж байгаа хүмүүсийн гоё мэдрэмжүүдийн хуваалцахаар аюул олон хүмүүсээс гоё өнцгүүдийг хараасаа гэж бодож байна. Тэгээ нэвтрүүлэгт нь амжилт хүсье. За баярлалаа.